Ер нь. Тэгээд үгүй сонсголтын дараа ер нь та ямар яриа өгөх. Харин би бүр тэгж бодоод байгаа байхгүй юу? Энэ одоо жишээлбэл 6 аптек крэний 4-ийн оюун эрдэнэ засгийн газар. Оюун эрдэнэ өөрөө хийсэн аптек бодтой ингээд ийм гэрээ байхгүй. Энэ гэрээг би өөрөө нүүрсний сонсгол дээр гаргасан байхгүй. Одоо энэ бит хоёр муудалцаад өдр тим юм ерөөсөө байхгүй. Энэ намайг одоо чи маш сайн ажиллаа. Одоо та бүхэн жишээлбэл улсын их хурлын 2024 оны сонгуулиар намайг нэр дэвшигч байхад Баянзүрх дүүрэгт очиод иргэдэд хэлжсэн одоо үгийн та бүхэн өөрсдөө үзээрэй. Энэ хүн одоо өөрөө одоо хэлж байгаа хүн шал хоёр өөр хүн байна. Энэ одоо нүүрсний сонсголыг маш сайн зохион байгуулсан. Маш богино хугацаанд ч гэж сар гаруйхны дотор. Би бол нэг зүйлийг хэлжсэн. Би хөгжлийн банкн дээр 6 сар шалгалт явуулсан. 6 сарын хугацаанд би данс хөөж ирсэн байхгүй да. Данс. 1 сар гаруй хугацаанд юу болсон гэхээр данс хөөж амжаагүй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр бод гэдэг компани руу орсон мөнгө хаашаа цаашаа яа задаргаатайгаар явсан бэ гэдгийг би өөрөө шалгахад надад нэгдүгээр хугацаа байгаагүй. Хоёрдугаар тэр баясгалан гэдэг захирал руу маш олон удаа шаардлага өргүүлж ирсэн. За би одоо нэг зүйлийг хэлчихье. Энэ хянан шалгач шинжээч нартаа одоо нэг гэрчлэн. Ягаад тэгэхээр энэ нүүрсний сонсголыг хэн шалгаж ирсэн, хэн шалгач нар одоо энийг гэрчлэх ёстой. Юун дээр гэрчлэх вөхөр бод компаниг санхүүгийн нэг цаашаа тэр мөнгнүүд нь хаашаа явсан гэдэг баримт өгөхгүй ингээд шаардаад удаа бичиг явуулаад байхад өгөхгүй байгаадсан байхгүй юу? Би данс өгөх гэдээсэн. Тэгэнгүүт нь юу гэсэн гэхээр ер нь энэ гэмт хэргийн шинжтэй юм чинь энэ байгууллагыг ер нь нэгжлэг хийгээд хүчээр санхүүгийнх нь баримтуудыг авна гэдэг асуудлыг би ярьжсэн байхгүй юу? Эсэргээр. Тэгэхээр юу болох гэдээсэн бэхээр энэ голомт гэдэг нь өөрөө системийн том банк учраас системд одоо маш олон харилцагчдын одоо хөрөнгө одоо ийм юу учраас энэ өөрөө банкны системд маш том дөргилт болоод тэгээд энэ одоо бас санхүүгийн одоо тийм том эрсдлүүд хүмүүс одоо энэ банк руу ингээд цагдаа нэгжлэг хийж гинэ гэдэг ийм зүгээр мэдээлэл гарахад энэ банк дампуурах байхгүй юу? Тэгэхээр энэ банк гэдэг нь цаана харилцагчдын маш олон их хөрөнгө одоо эрсдэлд орох ийм нягуур байсан учраас шууд сануулж ирсэн. Өгөхгүй болоод хүчээр авчаад шүү. Тэгээд тэр шүн сонсголын урд шүн одоо 10 хэдэд билээд хууль зүйн яамны бичиг хэрэгт санхүүгийн баримтын бид нарыг маргааш өглөө 9 цаг сонсгол хийнэ гэж яхад амжихгүй гэж тооцож авчираад тэгэнгүүт нь шүнжэнгөө унтахгүйгээр 10 үеийн хэн шалгач нартайгаа ухаад тэр санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн. Ойлгож байна уу? Хуурамчаар хийсэн гэдгийг нь нотлоод сонсгол дээр яригдчихсэн байхгүй бүр баримтыг үзүүлж байгаа. Та нар баясгалаа чи энэ санхүүгийн баримт чи хуурамч гэдгийг бид нэр тогтооцсон шүү. Ойлгож байна уу? Тэгээ энэ одоо би доог байхгүй байна. Энэ ер нь өөрийгөө яриад байгаа юм биш үү гэж одоо сүүлдээ яриад байгаа ч одоо энэ байхгүй. Одоо онгоцны асуудал ярьсан чинь би одоо нэг ийм асуудал байгаа юу? Яасан гэнэ? Баясгалан захиралтай хөвчүүлж өөр би одоо жишээлбэл Амундра баясгалан гэдэг Амундра чинь бодийн захирал нь байсан. Энэ хоёр хүнтэй нүүр туулж нэг удаа уулзч үзэв. Энэ яриад байгаа юм ерөөсө худлаа байхгүй да. Ингээд дараа одоо хууль бус одоо энэ мэдчил асуудлыг та шалгууллаа гэж хуулийн хэлтийн байгууллага хүчээсэн шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ салбарын өөрөө сайдар нь шүү дээ. Энэний ер нь явц юу ямар байгаа вэ? Гэхдээ одоо юу шүү дээ ийм байгаа. Одоо энэ бүх хэрэгүүд нийтийн албан тушаалтан холбогдсон учраас авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Харьяаллын дагуу. Хууль зүйн сайдын харьяанд авилгатай тэмцэх газар ажилддаг байхгүй да. Энд хяналт тавьдаг байгууллага нь прокурор. Одоо би прокурор руу юм уу утас зогхоход эн чинь мөрдөн шалгах ажиллагаа нөлөөсөн асуудал руу орно шүү дээ. Их хурлын гишүүн хууль зүйн сайд нөлөөллөө гэж үзнэ. Энэ хэрэгт шууд нөлөөлөх нь өөрөө бас гэмт хэрэг байгаа байхгүй. Тийм үү? Гэхдээ би эн чинь өнгөрсөн 7 хоногт өгнө гэсэн байхгүй юу? Энийг нь энэ хинч хандсан хандаагүй ийм ноцтой
авилгын одоо асуудлыг ярьж байгаа тохиолдолд тэгсэн тэгээгүй угаасаа шалгах хэрэгтэй байхгүй. Би яаралтай шалгаач, яаралтай шалга гэдэг нь би юу байгаа тэгэхээр ийм одоо эзэнгүй энэ ч зориуд ийм юу хийгээд байгаа байхгүй. Одоо ингээ энэ нотлогдохгүй. Ингээд нэг ийм адилхан авилгач гэдэг ингээд нэг болсон болоо нотлогдсон нотлогдоогүй ийм мэдээ ингээд зүгээр юм хүмүүсийг төр хугацаа оож. Өөрийнх нь ингээд асуудлууд нь яваад эдгээр чинь өөрсдөө бүгд ялагдаж болчиход байна шүү дээ. Хамгийн гол нь. Өөрсдийг нь хэрэгүүд нь одоо нотлогдоод боогдчиход байна. Өөрсдийг нь хэрэгүүд шүүх рүү яваад байна. Өөрсдөө амь тавьж шүү дээ. Тийм учраас энэ чинь мөчрнөөс зүгдээд хуулийн байгууллагын систем рүү толгойтой нь одоо ингээд бүгдийг ингээд барьцалтуулаад тийм ээ. Тэгээд ингээд нэг юм тогтож үлдэх гэдэг нэг зүгээр нэг ийм юм хийгээд байгаа байхгүй. Одоо жишээл би онгоцгоод ингээд нэг юм ярьчлаа одоо. За энэ онгоцтой холбоотой асуудлыг би зүгээр нэг ярьж болох хэмжээнд нь би өнөөдөр мэдээлэл хийчих. За. Ягаад тэгэхээр энэ төрийн нууцтай холбоотой асуудал. Төрийн нууцтай. Оюун эрдний засгийн газар алтан гэрлийг хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед засгийн газрын хуралдаанаар хилцээд маш нууцын зэрэгэлтэйгээр хилцсэн ийм асуудлын жишээлбэл одоо энхүүр мөнхөрд нь хоёртой холбож ярьж ах шигтэй. Энэ дээр би энэ нөгөө төрийн нууцын тамгатай байгаа учраас би одоо ярьж болохгүй байгаа. Би төрийн нууц задлсан асуудал руу өөрөө орчин. Би нэг зүйлийг хэлнэ. Би сайд болоод ажлын хэсэг гаргаад маш нууцын зэрэгэлтэй асуудлыг маш нууцын зэрэгэлтэйгээр нь л явна. Шалгаад маш нууцын зэрэгэлтээр засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Жишээлбэл одоо ийм асуудлуудыг шүү дээ ингээд удаан цагаан ингээд хэлэхгүй болцдог юм шүү дээ одоо ингээд. Онгоцыг одоо яах гэсэн юм бэ? Засгийн газрын төвшөнд ярилцсан гэхээр онгоцоор яах гэсэн юм бэ? Харин тэ одоо би ингээд ярьж болох хэмжээнд л би сая яллаа шүү дээ. Одоо ингээд нэг алхахад нэг юм чинь дандаа нууцын тамхтай асуудлууд байгаа учраас ингээд би юу гадаа шүү дээ. Энийг энэ өргөн барьсан шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт албан төрийн болон албаны нууцын тухай хууль гэж байсныг төрийн нууцын тухай хууль болгоод төрийн нууцд байгаа 574 нууц байдаг. Одоо энийг 200 нууц болгож байгаа. 374 асуудлыг төрийн нууцаас гаргаж байгаа. Албаны нууцд байсан энэ 892 албаны нууцыг нууц болгож байгаа. Тэгээ ингээд ерөөсө бүх юмнууд ил болно. За энэ одоо энэ ер нь нууцын тамхтай маш их олон одоо асуудлууд одоо байна. Одоо зарим нь нууцын тамхтайгаа учраас одоо ингээд хязгаарлагдчихж байна. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Би одоо жишээлбэл 20 сая доллартай холбоотой асуудлыг ярьж байгаа сүүлд 486 мянган фунт стерлингийн нууц эвлэлийн гэрээ байгуулсан гэж би нэг бас нэг мэдээлэл хийсэн те. Би нэг мөнгөний шилжүүлээгүй байх гэсэн чинь энийг шилжүүлсэн байна. 21 он. За одоо жишээлбэл. За дахиад нууцын тамхтай л байж байна. Одоо гэх мэт. За бид нэг юу яхад 5 тэрбум төгрөгийг янз бүрээр шилжүүлсэн гэсэн мэдээ. За би хууль зүйн дотоод хэргийн сайд болоод 2023 оны 10 сарын дунд болохдоо хууль зүйн сайдаар томилогдох чуулганы уралдаанд нэг мэдээлэлсэн. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр гарсан. Би бүх шийдвэрийг 100% хэрэгжүүлнэ гэж ярьсан. Ягаад тэгэхээр төрийн албан агч хууль бус үйл ажиллагаа хийсэн. Бусдыг эрүүд нь шүүсэн. Ийм одоо уудтай хохирол барагдуулалтын хувь маш бага. 1% хүрдэггүй. Тийм учраас хэрвээ төрийн буруутай ийм шүүхийн шийдвэр гарсан бол энэ шүүхийн шийдвэрг биелүүлэх ажлыг төр өөрөөсөө эхлэх ёстой гэж үзсэн ийм шийдвэр гарсан. Тийм учраас би шүүхийн шийдвэр гарцсан Монгол улсын дээд шүүхийн шийдвэр гарцсан. Төрийн байгууллагаас одоо гарах ёстой гэдэг шүүхийн шийдвэр гарцсан. Би бүх шийдвэрийг 100% хэрэгжүүлсэн. Тэр дотор байгаа асуудлыг одоо ярьж гин гэж ойлгосон. Таны төлөх үйлчлэгээр 11 тэрбум төгрөгийг авсан гэдэг мэдээллийг бас өнөөдөр мэдээлэлд дурдсан. Та ер нь бодод ажиллаж исэн ажлын энэ одоо ерөөсөө эхнээсээ авахгүй л дуустал худлаа гүтгэлэг. Ямар нэгэн одоо зөвлөх үйлчлэгийг санитар яриад байгаа Ороно компани бусад компанид үзүүлээгүй. Ер нь тэр Ороно компанитай байгуулсан Ороно гэрээний үеэр хуулийн зөвлөгөө өгсөн асуудлыг оюун эрдний засгийн газрын үед өөрөө тэр үеийн хууль зүйн сайд ахалж тэр үеийн хүмүүс шийдсэн байлээ.
Тэгэхээр би бол тэр үед тэнд ажиллаж байгаагүй, мэдэхгүй, тэнд зөвлөх үйлчинд оролцоогүй. Тэгэхээр ерөөсөө ингэж эхнээсээ ахгуулаад маш том хулгайлан өөрт орцсон энэ одоо зохион байгуулалттай бүлэглэл өөрснийгөө энэ шавар шалбайхнаас аварж гарахын тулд эдгээр ч гэсэн ялгаагүй штэ гэдэг тэр хүмүүсийн сэтгэл зүйдээр тоглосон манипуляц хийж байна. Тэгээд ард түмнийг хуурах гэж оролдож байна. Тэгэхээр би бол оюун эрдэнэд хэлж байгаа. Наад арга чинь одоо явахгүй. Олон удаа та нар энэ аргыг хэрэгэлсэн. Одоо төмөн болон хэрсүү болсон. Бодит баримт факт ярьдаг болсон. Ямар ч бодит баримт факт байхгүй зүгээр хардлага. Тэгээд тэр нь хүн гүтгэж байгаа. Сая хэлдгээр эрүүгийн үеийн 13 14 дэх зүйлд илт тодл мэдээлэл тарах гүтгэх гэдэг гэмт хэрэг түтгэлцэнгүүд эрүүгийн хариуцлага хүлээхгүй болчихлоо шууд хэнийг ч хамаагүй гэмт хэрэг түтгэж эхэлж байна. Тэгэхээр би энийг бол одоо наад ярах чи явахгүй гэж хэлье. Миний хувьд төрийн албанд ажиллаж байхдаа ямар нэгэн хууль бус ямар нэгэн ёс зүйн үйлдэл нэг ч гаргаж байгаагүй. Намайг одоо зөндөө шалгасан. Одоо энэ оюун эрдэнэ чинь энэ өрсөлдөгчөө, энэ шударгаар ажиллаж байгаа хүмүүсийг замаасаа зайлуулахын тулд олон арга хэрэгжилжсэн. Бүгд шалгаад надад ямар ч асуудал байхгүй учраас ингэ явж байгаа. Ер нь бол энэ одоо саяны хэлээд байгаа нүүрсний аптек гэрээнүүд, энэ одоо төмөр замын гэрээнүүд, энэ Ороно компанитай байгуулсан зөвлөх үйлчилгээтэй холбоотой энэ асуудал бүгдээрээ дандаа оюун эрдэнэтэй холбоотой. Оюун эрдэнэ өөрөө Монгол улсын сайд засгийн газрын хэлэх газрын дараагаар ажиллаж явах үеийн гарын хэсэгтэй шийдвэрүүд байна. Дандаа. Тэнгэр сайдын бичгтээ тэр компаниудыг сонгосон байна. Тэгээд өөрөө ерөнхий сайд байсан. Өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан. Тэр үеийн шийдвэрүүд. Тэгээд хаа байсан хаа хамаагүй хүмүүст рүү нялзааж байгаа нь өнөөдөр энэ хүмүүсийн гэмт хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллагын удирдлагыг энэ шавар шалбаагтай татан оролцуулж ард түмнийг буруу мэдээллээр ялгаагүй штэ гэдэг юм нэг эдний нэг юм муу юмд ихсэн ажиллаа хийж чадахгүй юм байж муу юмд ихсэн. Тэгээ энийг энэ аргаараа л ажиллах гэж байна. Тийм учраас энийг та бүхэн бас тэгтээ дэргүй үнэн мөн удахгүй болд нотлох баримтууд гараад ирнэ. Ямар ч асуудалгүй. Тэгэхээр энийг бид нар бол ерөөсөө баримт л ярина. Эдгээр шиг юм худлаа буруу мэдээлэл явах. Өөрөөр чинь дамжуулж холбоотой. Би та бүхэн нэг юм ойлгоо. Намайг одоо бодит ажиллаж байсан гэж ярьж илээ. Би 2004 онд сургууль төгсөөд 4-5 онд Голомт банкнд хуулийн хэлцэд нь мэрэгжилтнээр 3 жил ажиллаж байсан. Одоогоос бараг 20 хэдэн жилийн өмнө. Тэр үеийн бүх залуучуудын хувьд өндөр цалинтай, сайн ажлах орчинтой газар бол банкуд л байсан. Бүгд залуучууд тэнд ажилд орохыг хүсдэг. Миний хувьд тэр залуучуудаас ямар ч ялгаагүй тэг ажиллаж байсан. Тэгээд дараа нь төрийн албанд ороод ингээд одоо ямар ч холбоо байхгүй тэрийг бүх юм нотлох баримттай гараад байна. Тэнгүүд бод компанид ажиллаж байсан гэж гүтгэж байна. Бодтой одоо холбоотой гэж гүтгэж байна. Энэ одоо ер нь энэ хүмүүсийн энэ хувайгүй арга энэ одоо муу зүйл бол удахгүй нотлох баримтаар илэрнэ. Үнэнд гүйцэгдэнэ. Одоо ингээ увайгүй байгаад байх юм уу? Таад бол увайгүй. Та бүхэн нэг юмыг ойлго. Та бүхэн нэг юмыг ойлго. Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэрэгүүд авилгатай тэмцэх газар шалгагдчихж байгаа. Нэлээд хугацаа орчлоо. Та бүхэн мэдж байгаа оюутлогын 20 сая долларыг зориултын бусаар зарцуулсан, хувийнхаа компанитай холбоотой зар сурталчилгаанд ашигласан, гадаад томилтонд ашигласан олон тэрбумын асуудал яригдж байна. За дээр нь Smart Eco Trans гэдэг улсын хилийн зурвас газар 66 газрыг хууль бусаар олгоод хэдэн зуун тэрбум их найдын үнийн дүнтэй ийм том гэрээг шууд гэрээ байгуулах гэж. Оюун эрдэнэ засгийн газар. Ажилтаа тэмцэх газар яагаад Аптек гэрээнүүд сая бас энэхэр сайд хэлж байна. 6 аптек гэрээний 4 нь энэ хүмүүсийн өдөрж яхад хийгдсэн. Тэгсэн мөртлөө энэ хэрэгүүд нь боогдоо шалгагдаад ирэхлээр нөгөө сандарсаад нөгөө одоо ингээ худлаа ярьж эхэлж ш хүмүүсийг эдгэр ч гэсэн ялгаагүй гэдэг тийм юм оруулах. Хоёрыг сайн найзууд юм байна. Тэгээд гол хүмүүсээс нь саяхан мэдээ гэсэн ямар харилцаа гэсэн өгсөн хугацаа. Үгүй бид нар одоо бид нар чинь мэрэгжлийн хувьд хамтарч ажиллаж байгаа. Төрийн ажил бол төрийн албаны хуулийн дагуу явагддаг. Засгийн газрын тухай хуулийн дагуу явагддаг. Хууль зүйн дотоод хэргийн сайд, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд бүгд чиг үүргийг нь хуулиар тогтоогод өгсөн. Энэ хүрээнд ажилдаг өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мэргэжлийн хувьд өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаад тодорхой үр дүнд хүрэж байгаа. Энэ хүмүүсийн нууцлцсан байсан, хулгай хийжсэн. Энэ бүх асуудлыг бид ил болгоод маш олон гэрээнүүдийг ил болгосон шүү дээ. Та хэд мэдж байгаа. 5 толгой компани дээр байсан бүх гэрээнүүдийг өнөөдөр эцэс 5 толгой компани вебсайт руу ороо харуул бүгд ил байж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар эдгээр дураараа маш олон хууль бус үйл ажиллагааг албаны нууц, дурын нууц гээд тамга дараад байсныг нь энэ зандан шатрын засгийн газар
бид ажиллаж байхдаа ил болгож төм олон мэдээлсэн, авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Өнөөдөр бид төрийн болон албан нууцын тухай хуулийг төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж энэ албан нууц гэдэг нэрээр хууль бус хулгайгаа далдалдаг байсныг нь ил болгохгүй явж байна. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт нэртэйгээр энэ худалдан авах ажиллагааг нууцлдаг байсныг нь бид нар шинэ хуулиар энийг нь хүчингү болохоор оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ маш олон зүйл ил болоод тэгэхээр энэ хууль батлагдсны дараа тэгэхээр энэ хүмүүсийн өшөө олон гэмт хэрэг, өшөө олон хууль бус үйлдэлүүд ил болно. Тийм учраас би бас энэ өнөөдөр улсын их хурлд өргөн барьсан байгаа энэ хуулийг улсын их хурлын гишүүдээс, эрхэм гишүүдээс яаралтай баталж өгөөч. Энэ Монголын төрд бугшдсан байгаа энэ мафийн бүлэглэл, зохион байгуулалттай бүлэглэлийг ил болгох ард түмэн тооцоход энэ хууль хэрэгтэй байна. Тийм учраас ил болгож өгөөч гэж хүсэж байна. Энэ дээр би нэг зүйлийг хэлчихье. Энэ дээр би нэг зүйлийг хэлчихье. Энэ ёо та нэг объект за одоо надад ёо наа цаан үлгэрээ. Энэ одоо үлгэрийн баатар цаа. Бод өөр хэлэх үг олцдог юм биш үү? Ийм юм дээр ч шүү дээ. Ингээд энэ болгон дээр нь ингээд үлгэр дээр үлгэр ингээ үлгэр асуу ярихаар чи үлгэр ярих. Одоо ингээ хэлэх үг олддог юм байна. Тэгээд энэ би нэг зүйлийг гүй харин энэ өөрөө гүй энэ хүн байж та тэр 2 цагийн бичлэг одоо гаргаач. Одоо тавиач. Гүй харин нэг ийм үлгэр яриа. Үлгэр яриад байгаа байхгүй энэ хүн чинь ингээ нэг 2 цагийн бичлэг байгаа, нэг хүн байгаа, нэг 4 хүн байгаа, нэг одоо нэг ийм байгаа. Энэ ерөөс тодорхой юм ерөөс ярихгүй. Энэ одоо ингээ зүгээр тэгээ ингээ улсын ерөнхий сайд байсан юм байна. Улсын ерөнхий сайд энэ бүх төрлийн мэдээлэлтэй одоо энэ ийм хүн. Тэгээд дандаа өөрийнхөө найз нөхдүүдтэй холбоотой өөрийнхөө хийсэн юмнуудыг одоо ерөөсөө ингэж байгаа. Одоо би найз нөхд гэдэг дээр харин нэг зүйл хэлчих. Аюур сайхан гарсан те. Аюур сайхан пост хийсэн байлээ. Би энэ аюур сайхан одоо нөхөрт би бас нэг хандж хэлэх гээд байгаа. Одоо аюур сайхан одоо өөрөө одоо яриач ээ. Гараад ирцэн гэж бодож. Одоо юм уу ярих хэрэгтэй. Удахгүй ган уу гарч ирнэ. Удахгүй ган уу гарч ирнэ. Гавыг одоо ярих хэрэгтэй наад нөхдүүдээ. Хугацаа удахгүй гарч ирнэ. Одоо. Тий. Тэгээ одоо яг огноог нь бас би мэдэхгүй байна. Гэхдээ удахгүй хуулийн хугацаанд гарах гэж байгаа гэдгийг бол би мэдэж байна. Тийм учраас одоо энэ хоёр нөхөр одоо юм уу ярь. Одоо тэр гарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн та бүхэн ч гэсэн хандаад одоо энэ нөхдүүдээс юмнуудын одоо асуух хэрэгтэй. Ер нь ямар учиртай энэ чи аюур сайхан чи бас $1 сая авсан гэж ярьдаа шүү дээ. Одоо энэ хүмүүс ярмаар байгаа. Авсангүй юу? Гүг ер нь юмнуудаа ярмаар нь шүү дээ. Одоо энэ хамгийн их одоо ер нь биш дээ энэ авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийг хаалттай хурал хийдэг энэ хамгийн буруу байхгүй юу? Тийм учраас би өмнө хууль зүйн дотоод хэргийн сайд байх үедээ 2024 оны хаврын чуулганд авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийг хаалттай хурлаар шийдэхгүй гэдэг хууль гаргасан. Одоо тийм учраас энэ явж байгаа бүх авилга албан тушаалын гэмт хэрэгүүд нээлттэй шүүх хурлаар бүх нотлох баримтууданд гарна. Тийм учраас энд одоо би одоо итгэлтэй байгаад байна шүү дээ. Хүн одоо итгэлтэй байдаг шүү дээ. Тийм байгаа байхгүй. Та өмнөх хуулийн байгууллагуудад танд өгсөн гомдлуудад очиж мэдүүлэг өгсөн юм уу? Одоо авилгатай тэмцэгтэр очиж бас дуудвал очиж өгөх үү? Гэж өгнө шүү дээ. Та өмнөх хамраа хэсгийн гомдол дээр очиж өгсөн юм уу? Гэхдээ би одоо нэг бүр очиж гин орж гин яаж ингэ зураг мургаа ингэ тавьсан байсан үсттэй. Таныг одоо албан авчирна гэдэг бас нэг мэдээлэл гарсан юмсэр та аах. Гүй одоо намайг ч одоо албадан авчирна хаягийн гэрэнж олдохгүй нэ гэж одоо яа би одоо гүй одоо манай гэр бүлийн хүн энэ одоо тэр шүүх мөнхийн бүгдийг нь авсан шүү дээ. Энд чи тайлбар юм бүх юм ингэ яд шүү дээ. Таны хоёр өндөр үнэн аваад шудраг Агаараа одоо үнэн л байна одоо. Гүй одоо байж тээ. Одоо энэ би сая хэлээд байгаа байхгүй. Одоо би энэ арцтын ам гэж яриад байна шүү дээ. Энэ арцтын аманд нүүрсний хулгайч нар байшин бариад байна. Ийм хүмүүс. Одоо би одоо ингээд одоо энийг чи одоо би яах юм бэ? Одоо ингээд би өөрөө илчлээл яриад байсан асуудлуудыг одоо ингээд би хэлээд байна шүү дээ. Энэ үлгэрт чи үлгэр ингээд ийм ингээ хариулт өгöd ах чи ингээд ийм зориуд ийм юмд оруулах гээд байгаа байхгүй.